Hi guys, өнөөдөр бүгдээрээ 2014 онд гарч исэн Inedmin Let's Be Cops гэдэг киноны товчлыг сонсцгоно. За тэгээд хоёр бүтлгүүн нөхөр цагдаа болж үжиглэж байгаад ямархуу асуудлуудад орж яаж бужигнуулсан тухай одоо бүгдээрээ сонсцгоё. Манай гол дүрийн хоёрыг Justin Ryan гэх ба Justin видео тоглоом хийдэг компанид туслагаар ажилладаг бөгөөд компанийхаа хамгийн хар бор ажлыг нугалдагч тушаад дэвшчихгүй олон жил болж байгаа нэгэн. Харин энэ Ryan баг ажилгүй гэж хэлсэн ч болно. Уул нь Лос Анжелест кино жүжигчин болох гэж ирсэн ч одоо үе үе реклам тоглодог халтуурын ажлаас хэтрэхгүй. Яаж итэл тэр рекламууд нь энгийн реклам шээ. Дандаа бэлгийн замын халдвар төвчин бэлгэвч энтрийн реклам. Манай хоёр одоо 30 гарч яваа бөгөөд коллежд байх үеэсээ л найзалж нөхөрлсөөр ирсэн ба коллежоо төгссөний дараа Justin видео тоглоом зохион бүтээгч Ryan болохоор Холливуудын жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхэд 10 жилийн өмнө Лос Анжелест ирсэн. Дааж амьдрал манай хоёрыг хүссэнээр болсонгүй. Олигтой ажил хийсэн ч байхгүй, цуглуулсан мөнгө төгрөг, найз охин гэр бүлч байхгүй. Ер нь жоохон бүтэл муутайхан амьдарч яваа хоёр. Манай хоёр ресторанд ганц пивунга амьдрал ер нь л бүтэлтэй болжихгүй байгаа талаар ярилцгаа. Justin нөгөөдөгтөө хэлж байна. Хоёулаа одоо 30 гарчлаа. Олигтой хийсэн бүтээсэн зүйл чалах. Ингэж яхаар буцаад төрлөх охоо яруугаа явцгаавал яасан бэ? Гэхэд Ryan-д буцах худал алгаа. Яаж игээл эндээ болгоно л гэж авч байна. Justin энэ хоёр энэ ресторанд хаяа орж ирж байгаа ганц пив уудаг ба сайндаач биш. Энтхийн зөөгч хөөрхөн бүсгүйг Justin крашлаад удаж байгаа юм байна л да. Уул нь яриа удмаар байдаг ч даанч олигтой ажил төрөлгүй мөнгө төгрөгч муутай гэд ядж яхад айгүй өөртөө итгэлгүй яриач өдөж чаддгүй юм байна. Ингээд манай хоёр тэндээс гараад машиндаа суугаа явах гэтэл машиных нь аккумулятор нь сууснуу яасан машин настгүй. Ядж яхад нэг баарны урд машинаа тавьсан байсан болохоор араас нь машинууд сигналтаа салахгүй. Нэг хар G-класс бүр учир зүггүй сигналтаад манай хоёр ашгүй машин насаад хөдөлгөөний даван дээр нөгөө G-класс чин шүргээд ороод ирлээ. Урт талын гүпэр нь байхгүй. Ryan ч урандаа G-класстай нөхдүүд рүү ууралж гарна. Тэгсэн дотроос нь хар савхинтэр өмссөн ханаас нь чарсан мафийн бололтой нөхдүүд буугаад ирнэ. Ярианаас нь харахад энэ хэд энтхийн Албанийн мафийнхан бололтой. Тэгсэн арын суудалд хоёр бүсгүй тэрвэрсэн сууж байгаа босс нь бололтой нөхөр манай хоёрыг гуйлагчин төлөгчнөр нь дуудаж доромжлоод эхлэх ба манай хоёр ч угаасаа энэ эвгүй гаруудын өдөөс яаж чадвал дээ дуугуул доромжлуулаад өнгөрлөө. Маргаашин Justin өөрийнхөө шин тоглоомны санааг бусдад танилцуулна. Эргүүлийн цагдаа гэдэг акшн төрлийн нэлээд сонирхолтой тоглоом шүү. Гээл тоглоомынхоо тухай бүр нэг бүрчлэн тайлбарлах ба итгэл үнэмшил төрүүлгээд дэлгүүрээс цагдаагийн хувцас авчираад манеканд өмсүүлчихжээ бас өөрхөн. Бараг хагас цаг тоглоомынхоо талаар тайлбарласан ч босс нь огтхонч тоосонгүй. Оронд нь саяхан шинээр орсон ажилтны гал сөнөөгчд зомбигийн эсрэг гэдэг тоглоомыг санхүүжүүлнэ гэдгээ хэлж Justin-ийн энэ тоглоомын санаа огтхонч таалагдахгүй байна гэдгээ хэлдэг. Justin-ийн урам нь үнэхээр хугарлаа. Өчнөө олон жил үнэн зүтгэж өчнөө тоглоомны санаа гаргаж ирсэн ч нэг ч удаа санааг нь дэмжиж байгаагүй юм байж дөнгөж ажилд орсон Шинковын санааг тэр дор нь дэмжсэн боссдоо чин сэтгэлээсээ гомдох шиг боллоо. Энэ үед манай Ryan яах вэ? Сайхан ажил төрөлгүй нөхөрчин өдрийн цагаар бацгаануудтай Америк хөлбөмбөг тоглосон шигээл цагийг нөхцөөж байна. Том хүн юм байж хүүхдүүд баавлахаас ичдэггүй бах та. Тэгснэ амар ингэдэг чи одоо энэгээр нь гүн тэргээд дасгалжуулаад байгаа мó хайшин. Ингээд хүүхдүүд харах цаг болоход нэгнийх нь аав асууж байна. Миний хөтөр юу хүн юм бэ? Гэхэд бид нартай хаяа тоглодог ажилгүй ах байгаа мó. Өөрийгөө дасгалжуулагч л гэж бодоод байт юм шиг байгаа хөөрхий. Гэд хүүхдүүд хүртэл манай хүний бүтлгүү гайхаастай. Justin Ryan хоёр байр зүрээсэлж амьдардаг ба сэтгэлээр унсан Justin маань гэртээ ирэх үед Ryan орны цагаан даавуух ажиллаад сүнсний хувцархой юм өмсөд гараад ирдیں۔ Энэ хоёр орой 10 жилийн ангийнхныхаа партинд орох ангинэ. Тэгээд тэр партинд нь заавал Halloween-х шиг хувцас өмсөж очих хэвээр костюм парти юм байна. Ryan тэгээд хоёулаа хослоод энийг өмсөө явчихвал гэж байна. Justin ч Ryan-ыг бодвол юмыг арай эрүүлэр сэтгэд юм хойно. За юугүй тэгж амтны илэг доогоолоод яах вэ? Гэхэд Ryan Justin-ийн тоглоомынхоо танилцуулганд ашигласан цагдаагийн хувцсыг харснаа тэгвэл наад чи өмсөө явчих гэж авлаа. Угаасаа тэгээд костюм партинд өмсөх олигтойгоо хувцас байхгүй болохоор байгаагаар нь цагдаагийн хувцас өмсөд очтолоо. Костюм парти биш маск баг энтер зүүж ордог маскарад ивент байсан байвал яах вэ? Ryan гэж салгалсан юм аваачаад костюм парти гэж ойлгосноос болоод манай хоёр дахиад бусдын илэг дог болох нэ. За тэгээд ангийнх нь бүгд л манай хоёр руу гайхсан янзаар харж энэ хоёр ч одоо юу өмсөд ирвэ гэж хоорондоо шивнэлцгэн. За тэгээд манай хоёр 10 жилийнхэнтэйгээ уулзаад ярилцахад тэр хэдий ихэнх нь гэр бүл үр хүүхэдтэй болоод тогтвортой ажил төрөл эрхлээд амьдрал нь тогтцоогоосон байлаа. Justin-ыг ямар ажил хийж байгааг асуухад манай хүн өөрийнхөө хийж байгаа ажлыг хэлхээс ичээд эргүүлж тойруулаад өнгөрөх жишээний.
Энэ үед Ryan ахлах сургуульд хамт хөл бөмбөгийн багт байсан найзуудтайгаа хамт олон жилийн өмнөх бичлэгээ үзэж байна. Тэр хэд Ryan-ыг одоо юу хийж байгааг нь асуухад манай хүн бэлгэвчний реклам тогсон гэдгээ айгүй бахархалтай альтал нөгөөд нь дурамчхан харж ирсэн. Манай хүнтэй дахиж юмч дуурсангүй бүгд л өрөөг орхиод гараад яваад өглөө. За ингээд угаасаа энэ үдшилтэд манай хоёрыг ер нь гадуурхаад уур амьсгал онцгүй байсан болохоор тэндээс явцгаахаар шийдлээ. Гараад гудамжаар алхаа явж идэл хүмүүс зам ам тавьж өгөөд тэгснээ бахан согтой октод гарч ирснээ учир зүггүй үнсэж өнгөд эхлэнэ. Манай хоёр ч гайхах баярлах зэрэгцэх шиг. Цааш явж идэл хідэн банд нар тамхи татчихсан манай хоёрыг хараад сандарч твдэд бөө юм болно. Манай хоёрч бид хоёр цагдаа уцтай байгаа болохоор эднэр ингээд байгаа юм байна гэж мэдээд ёстой дүрдээ орсон гудамжаар сүрхий алхаж байна. Энэ ч манай хоёрт их л зугаатай байгаа бол та. Бөөн инээд ханаад болсон шигэ машиндаа суугаад харихгаа явж идэл эртээ томроод байсан гаруудын машин зогсож гинөө. Угаасаа цагдаагийн уцтай байгаадаа барцсан Ryan эртээд яаж томроод байлаа. Одоо та нарыг нэг сайн ашраагаад өгье л доо гэж хэлээд ортолоо эртээдийн Албаны мафийн залуус пиццаны газрын эзэн өвөг бизнесээ бидэрт зараадах гээд дарамталцсан байж идэв. Ryan ч угаасаа эртээд дээрлэхүүлсэндээ шаардлагацсан байгааг хэлэхүү бүгдийн зандар тушаагаад машиных нь урд жигсаа зогсоогоод загинж магнаад цагдаагийн формныхоо давуу талыг тултал нь ашиглаж гинөө. Эдний боссыг сорвтой болохоор нь сорвт гэж дууджээ. За ингээд цагдаа нарт тултлаад ярьдгүүлсэн мафийн залуус босс дээрээ очиод хоёр эргүүлийн цагдаа дундуур нь орж ирээд гай болоод байсан. Гэдгийг хэлэхэд сорвт энэ хавьд миний эсрэг сөрдөг нэг ч хүн байдгүй юм да. Ямархуу цагдаа нар байсан. Сайн хашраагаад өгье л доо гэж авч гинэ. Манай хоёр ч одоо юутай зурлалчив да. Мань хоёрч тэр нөхдүүдийг хашраасандаа бөөн баяр. Нөгөө хоолны газраа ороо сууж итэл Justin-ы краш зөөгч бүсгөө захиалга авах гэж ирсэнэ. Өөрөө ихлэ яриа үдж гинэ. Та хоёр ч цагдаа байсан юм уу? Зөндөө харж исэн ч гэсэн цагдаа гэж бодоогүй юм байна. Энд төр гэхэд Justin чинь боломжийг ашиглан зөөгч бүсгүүтэй танилцаад амжина. Энэ цагдаагийн форумч манай хоёрт эд шидээ үзүүлж ин да. За тэгсэн энэ Ryan гэж сайхангаар угаасаа ажилгүй суул цаг зав ихтэй болохоор цагдаа нарын хоорондоо радиогоор ярьдаг тусгай хэллэгүүдийг нь өдөржингөө YouTube-ээс үзэх ба бүр онлайн худалдааны сайтаас хуучин цагдаагийн машин худалдаад авчдаг шүү. Justin ажил дээрээ сууж итэл Ryan чат бичээс салахгүй. Хоёлаа дахиад цагдаагийн хувцастай гадуур гаръя л да гэж авч гинэ. Justin ч зөрүүлэн чи юу яриад байгаа юм бэ? Үгүй гэд Ryan руу бичтэл дараагаас нь имэйл ирж гин. Удахгүй гарах тоглоомын хурал болно. Чи кофе энтер аваад ороод ирээрэй гэж доромжилсан утгатай имэйлийг нь хараад тиссэнгүй. Ажлаа хаяал гараад явлаа. Замдаа Ryan-ы хэлснээр цагдаагийн хувцас өмсөө явж идэл ард нь жинхэнэ цагдаагийн машины дохио ангинал эхэллээ. Машинаасаа буу, гараа шилэндээ ав гэхэд Justin баригчлаа. Одоо яана ухааны юм бодж идэл энэ цагдаа нь Ryan байвал яах вэ? Мань хүн бүр нөгөө онлайнаар авсан машинда цагдаагийн дууд дохиор радио энтер нэмт суйрлуулад бүр яг жинхэнэ цагдаагийн машин шиг болгоодчихжээ. Тэгснээ бас болоогүй. Өөрийнхөө форндоо цагдаагийн түрүүчийн мөрдөс хатцсан. Энэ ёстой сайхан гар юм аа. Тэгсэн радио нь жинхэнэ цагдаагийн радио байж таарад тэр хоёрын ойролцоо нэг байшингаас зодон болсон тухай дуудлага ороод ирлээ. Манай хоёр яваа ортол хоёр бүсгүй хоорондоо айхтар хэрэлдээд зодон зохион болоод харна. Зогсоох гэсэн биш өөрсдөө дунд нь ороод зодуулж нүдүүлээ таарна өө. Justin нөгөө зөөгч бүсгүйтэй уулзсан анхны болцоогоо итэл тэр хоёр баг яг ижилхэн сонирхолтой айгүй адилхан хүмүүс гэдгээ олж мэддэг. Бүсгүй өвчөөс мөнгө төгрөг цуглуулах гээд мейкап артист болох мөрөөдөлтөд хүрэх гээд хичээж байгаа зэрэг нь манай Justin-тай яг адилхан байв. Гэхдээ тэр амьдралдаа нэг буруу хүнтэй учирч байсан тухайгаа хэлэх ба ер нь жоохон муу залуус татагчих гээд байдаг сул талтай ингэнэ. Удалгүй дахин болцоход Justin би цагдаа бишээ гэд яг үнээл гिचдэл нөгөөх нь хуцаа тайлаад манай хүн хэлэх гэжсэн над залгаад жанжан болоо явчлаа. Энэ үед Justin тэр хоёрын хамт байхыг нь нөгөө Албаны мафийн ажиглсан зогсож байна. Манай хоёр цагдаагийн форм өмсөөд нөгөө машинаа унтсан лаг маяка хасаацсан явж итэл жинхэнэ цагдаагийн машин гарч ирээд манай хоёрыг зогсоож байна. Тэгснээ урж ирээд танаа машин чин улсын дугааргүй шүү дээ. Бүхэм зүгээр үү? Гэжсэн Ryan-ы мөрцийг хараад өө эрхэм төрүүчээ уучлаарай гэд лаг ёсолж мослоод яг явдгийн даван дээр ойролцох дэлгүүрт нь асуудал гарсан дуудлага ороод ирлээ. Ингээ яалчгүй дуудлага авсан болохоор тэр хоёртой хамт явхаас аргагүй боллоо. Дэлгүүр дээр ирээд хоёр хоёроо хуваагдаж явах болох ба хоёр жинхэнэ цагдаа, хоёр хооронд цагдаа маань нэг баг боллоо. Дэлгүүрт хар тамхинд мансуурсан хоёр аюултай нөхөр байгаа гэдэг дуудлага ирсэн ба эхний үнэ гарч ирээд манай Justin-ыг дарж аваад алх төглөө. За тэгээд үлдсэн нэгийг нь барьж авцгаая гэд дахин хуваагдаад хайж идэл манай хоёр баригчиж магад гэж айсан уу хэрэгэн газрыг хаяад зүхтаагаад яваад өглөө. Энэ бүхнийг хар зогссон жинхэнэ эргүүлийн цагдаа маань гайхсан байдалтай харсаар л үлдлээ.
Рай нөгөө хөл бөмбөг тоглодог бацгаанууд дээр цагдаагийн машинтайгаа сүр бадруулж очисноо та нар намайг ажилгүй бүтэлгүй амтан гэж гоочлоод идэг үлөө. Одоо тэгвэл харцгаа. Би цагдаа болсон заа юу гэж томроостой. Тэгсэн зөөгч бүсгүй Жастин руу залгаад хоолных нь газар руу хурдан үрээд ирээч. Асуудал гараад байна гэж дуудлаа. Манай хоёр цагдаагийн хувцас өмсөө яваа очтол сорвт ирсэн байж шүү. Зөөгч бүсгүй нэг муу залуутай учирч исэн гэсэндэ тэр нь сорвт байсан юм байна л да. Тэгээ бодуулаа энэ сорвт нь салж өгдгөө дарамтлаад байт юм шиг байна. Тэгснэ Жастныг хид зөкснөө зөөгч бүсгүйгээс хол байгаарай гэж сануулга өгч гинөө. Райан Жастныг мөрөх гэтэл нөгөө сорвт чинь цагдаа байна уу хэн байна уу надад хамаагүй шүү гэж авж гин. Энэ удаад цагдаагийн форумных нь ичид нь гарсангүй дээ. За энэ үед л Жастин ингэж цагдаа болж жүжиглэхэ болцгоё гэж шийдэ бололтой. Интернетээс цагдаагийн ажилтан болж жүжиглэвэл хамгийн багадаа 1 жил шорон сухаас гисүүлээд өчнөө яалонох хуулийн залтууд байгааг хараад шоконд ороод явчихна. Тэглгүй яхавд эн чинь ноцтой гэмт хэрэг штэ. Жастин тэгж жагаад бас их шудраг нөхөр юм аа. Хоёулаа явж хэрэгээ үлээ гээд Райныг чирсээр угаад цагдаагийн газар ирээд бит хоёр цагдаагийн форум өмсөж жүжиглсэн гэд яг хилдгийн даваан дээр эртээ тарсан эргүүлийн цагдаа гараад ирдیں۔ Тэгснэ түрүүчи амрыг ирээ. За та ямар эргээр явж байгаа гэд танимхаараа тэгэллээ. За тэгээ бандсандаа пиццаны рестораныг сорвт гэдэг нөхөр дарамтлаад болохгүй байна гэд жоохон оволтол эргүүлийн цагдаа хэлж байна. Тимээ би наад нөхдүүдийг чинь мэднэ. Албанийн мафийн дуракууд байгаа. Дандаа жижиг дунд бизнес хийдэг хүмүүсийг дарамталж ашиг олдог хогийн амьтад байгаа. Би бол энэ нөхдүүдийг үйлдэл дээр нь барин гэхээр манайх хүн хүчний дутагдaltaй байгаад байна. Гэтэл Райн өдгөл бит хоёр ч бас хамтарч ажиллая гэж тохироод бүр зумгаарлцсан юмд ороо явчихна. Эргүүлийн цагдаа сорвтыг тандаарай гэд бүр цагдаагийн тоног төхөөрөмжүүдээ хүртэл манай хоёрт өгөөл явуулчихна. За ингээд маргаашнаас нь эхлээд шууд мань сорвтын мафийн байдаг байршлууд дээр тандалтаа хийж эхэлдэг. Тэгсэн Райн гэж золиг мөрдөгч нарын зүүдэг тэмдэг энтрийг зүүцэн бүр дөрдөө орцол тууж явна. Тэгээ сайн харагдахгүй болохоор нь хажуугийнх нь барилга нэг айл руу орж тандалтаа ихээр яваа ортол хар тамхинд онцсон бүсгүй хаалгаа тайлж байна. Тэгээд Райны зүүсэн мөрдөгчийн тэмдгийг харчаад манай Райнд унж тусаад эхэлдэг шүү. Ингээд манай хоёр Райны мөрдөгчийн тэмдэгний буйнаар энэ алийн цонхоор тандалтаа хийж итэл сорвт босстойгоо уулзж байна. Тэгсэн босс нь хэлж гин. За чи өөрд болгоомжтой байгаарай. Чамайг 2 цагтаа зууцсан байгаа юм байна шүү. Ингийн тэмдгээс нь харахад энгийн цагдаа нар биш бололтой. Бодвол холбооны мөрдөг товчооныхан биз. Гэхдээ манай хоёр тэрийн сонсоод ёо бүр татаж унж гинөө. Энэ мафийнхан байсгийгээл нэг том машинаар харах хайрцагтай өмнөд зөөгөөд байхыг хараад сэжигтэй юм байж магад гээд машиныхан жолоочийг барьж аваа байцаад л нилээн тэнэгдүүгээр нөхөр байна. Энэ жолооч нөхөр ч өөрөө сорвтыг үзий яддаг болохоор манай хоёр туслая л гэж байна. Өнөөрөө тэнд нэг том үдшилэг болно. Тэр үеэр чи миний дүр тувраад яваа орчих гэж авч гинэ. Нэрэл муугүй санаа вэ шүү гэж шийдээд зөөгч бүсгийг дуудаж авчираад мань жолоочтой адилхан шивээс энтер зурулж аваад Жастин жолоочийн дүрд хувраад үдшилэг рүү явлаа. Хин ч анзаарсангүй. Амжилттай дотгошоо нэвтрээд авлаа. Тэгсэн Жастиныг сорвт дуудаж уулзснаа хар тамхи татуулчтай юм да. Манай унж баригчихгүй тулд хар тамхин сорчоод мансуурж яваад тэнд байх булаа нөхөртөө зодоо нүдэ игээд амжина. За тэгээд нойлын цонхоор Райныг ч нэвтрүүлж чадлаа. Манай хоёр Семеркийн явсаар агуулгын өрөөлөө орж тэр хар харьцагнуудад юу байгааг олж мэддэг. Бүр битүү автомат буунууд өртсөн байх нь тэр. За тэгээд зураг хөрөг гээд хэрэгтэй баримтуудаа ямартай ч авлаа. Жастинд цагдаа болж жүжиглээд одоо бүр хэрэг илрүүлэх гээд явж байгаа нь амар санагдаж одоо хоёулаа болидхүү. Энэ бүхэн бүр хяналтаас гарлаа. Гэхэд Райн харин ч эсэргээр энэ хэргийн ард гарчих гээд байв. Райн уул нь 10 жилд байхдаа хөлбөмбөг тоглодог од залуу байсан юм байна л да. Дааж үдшилтэд орж байгаад балконоос үсрээд хөлөө бэртээснээс болж дахиж хөлбөмбөг тоглож чадхаа болж тэгэл ер нь азгүй амтан болж хувирсан тухайгаа хэлээд одоо л дахиж өөртөө итгэх итгэлээ олж авч хахад чи битгий хачийн яриад л да гэд Жастин руу уурлаад эхэлдэг. Манай хоёрч бүр төр тархийн бибийнхээ бүдэлгүй гайхаад салнаа. Маргааш нь Райн нөгөө цагдаагийн газар очиод эртээ цуглуулсан баримтуудаа дэлгэх ба тэр пиццаны газрыг авах гээд өгч гээд байгаа шалтгаан нь гэвэл эдний агуулах тэр пиццаны ресторантай газар доогуур холбогдсон түнэлттэй байна л да. Тэгээд хэрвээ цагдаа нар нэгжвэл бүх нотлох баримтуудаа тийшээгээ зөөхгөөл пиццаны рестораны эзнийг дарамталж авах гээд байгаа юм байна. Райны олсон баримтуудыг хараад мундаг цагдаа юм а гэж үнэлэх ба энэ хэргийг ахалж байгаа манай дарга одоохон ороод ирнэ. Гэтэл эртээд сорвттой уулзчихсан боосон гэдээсэн нөхөр энэ цагдаагийн дарга байсан байж таарнаа. За тэгээд өөрийнх нь зураг хөргийг нотлох баримтуудтай хавцлаад ирсэн Райныг хоёулахнаа уулзж байгаа дарамталж өгнө. Гэсэн ч Райн айж хулж исэн шинжгүүл зогсож байна.
Энэ үед Justin ажил дээр цагдаагийн 4 хувцас өмссөн орж ирээд галс өнөөгч зомбигийн эсрэг гээд нөгөө тоглоомын танилцуулгыг тарааж хаяна. Энэ үед нөгөө Сорвитийн боссын талын цагдаа нар орж ирээд Justin-ыг будаж алах гэж дайрхва. Justin ч арай ч үгэж ажилласаа зүхтаж амжина. Энэ бүхнийг харсан Justin-ы даргын нүдэн өрөө дээрээ гарсан тоглоомын танилцуулгыг ингэж шийдэе. Энтергээд бөөн баяр болж шүү бүр. Ryan гэрлүүгөө яваа ортол буутаа нөхөр шууд л гал нээж өрхөн. Ryan ч цонхоор шидэгдлээ бодуулсан ч ашгүй сом нэвтэрдгүү хантаацтай байсан тулдаа л өгцөнгөө. За тэгсэн мафийн баахан залуучууд манай хүнийг бариад авчилгүй яах вэ? Энэ олон хүн байгаа юм чи ирэх биш. Тэгсэн Justin руу сорвт залгаад Ryan-ыг барьцаасныг хэлэхва хурж ирж найзыгаа авармаар өнө ямар байна гэж наа. За тэгээд Justin нөгөө эргүүлийн цагдаа руу залгаад болсон бүх явдлаа өмнөр нь хэлж Ryan-ыг аврахт нь туслахыг гуйна. Ингээд Justin пиццаны газрын доогоорх түнэлээр дамжиж явхва эргүүлийн цагдаач агуулгын дотгошоо орж чадлаа. Эргүүлийн цагдаа явсаар угаад Ryan-ы байгаа газар очоод буудалцаан болох үеэр сорвт хонглоор дамжиж зүхтаачлаа. Ямартай ч Ryan маань 9 минут даварглаа. Манай хоёр бол туслах санаатай араас нь хамт явцгаах уу? Гэтэл эргүүлийн цагдаа хэлж байна. Та хоёр одоохоо эндээс явцгаа. Та хоёр бол цагдаагийн хувцас өмссөн ч жирийн л иргэд гэж хэлээд ганцаараа ардаас нь явлаа. Манай хоёр ч угаасаа яаж зүгээр ах вэ? Мафийнхны зэвсгийн агуулгаас буу зэвсгийг аваад араас нь очтол мань эргүүлийн цагдаа маань булан шахуулсан хизүүхэн байдалд орсон байж идэв. Ингээ явахдаа манай хоёр нүдэн анжаагаал шүршиж гарнаа. Тэгсэн эргүүлийн цагдаа за одоо болноо. Би өөрөө зохицуулчих. Та хоёр гэлс гархаа л бод гэж байна. Ингээ манай хоёр юутаж тэндээс гарах гэж явж итэл араас нь сорвт ороод ирдэг байгаа. Манай хоёр ч уулын овоо үдсэн ч дааж барахгүй маа. Угаасаа эн чинь бокс моксоор хичээлдэг нилээ эвгүй гарчтэй. За тэгээд буу гаргаж ирээд манай хоёрыг яг буудгийн даваан дээр цагдаагийн нэмэлт хүч орж ирснээр Ryan, Justin хоёр аврагдлаа. Энэ үйл явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Justin зөөгч бүсгүүдээр очин цагдаа гэж өөрийгөө худлаа танилцуулсандаа уучлалтгүйн тэр хоёр дахин шинээр болцож эхлэхва. Justin нөгөө цагдаагийн тоглоомоо даргаараа зөвшөөрүүлэхээр барахгүй тэр тоглоом нь гарсан даруйдаа л бүүн болж нэлээд амжилттай явж байна. Харин энэ үед нөгөө талд манай хүнд Ryan энэ удаад жинхнээсээ цагдаа болох гээд цагдаагийн академи төгсөж байгаа харагдана. За тэгээд манай хоёр гинтийн зоримог шийдвэр гаргасныхаа хариуд аль нь л гинтийн явдлуудтай учирч одоо л амжилтын үүд нээгдэж байгаа бол төдөг шүү. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая.